Хуульч шуухай эрүүгийн хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслийг танилцуулж байна. Танилцуулгыг өөрчлөх саруулнаар бэлдэв. Эрүүгийн хуулийн зорилго зарчим. Хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх. Хуулийн үйлчлэх хугацааны талаар танилцуулна. Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх хэрэгжүүлэн нийтийн болон үндэсний ашиг сонирхол, үндсэн хуулийн байгуулалт, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд оршино. Гэмт хэрэг түүнд хүлээсгэх эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулиар тодорхойлно. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. Үйлдэл сүүлдгүүг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоосон эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно. Эрүүгийн хуулийн нэр томьёо ухагтхууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар сойрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтлана. Эрүүгийн хуулийн нэр томьёо ухагтхууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, яс оногдуулахад хүнийг үндэс ухсаа, хэл арсны өнгө, нас хүс, нийгмийн гаралт байдал, хөрөнгө хүчний, эрхэлсэн ажил алдан тушаал, шашин шүтлэг үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол хөгжлийн бэрхшээлтэй байдлаар язгуурлан гадуурхахгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг удаа яс оногдуулна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэм буруугүйгээр эрүүгийн хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэлээс үйлдэлгүй нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршигыг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ. Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хэлийн чамдад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гадаад улсын дипломат дархан ирэх юм видэж байгаа хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ. Эрүүгийн хуульд заасан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсын иргэн тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Үйлдсэн гэмт хэрэгт нь гадаад улсад яс оногдуулсан бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ясыг эрүүгийн хуулийн дагуу хөмрүүлж чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн хүнийг эрүүгийн хуульд заасан үндслээр гэм буруугүй тооцож болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн алба хаагчид эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Монгол улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн харьяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн Монгол улсад байнга оршин суудаггүй харьяалалгүй хүнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял идлүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгч болно. Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй.
Үйлдэхсээс үйлдэлгүй гэмт хэрэгт тооцох гин буруутай хүн хуулийн этгээдэд хүлээсгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Гэмт хэргийн хор уршиг хизээ илэрснээс үл хамааран эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл эсвэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно. Гэмт үйлдэл эсвэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан. Эсвэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна. Үйлдэхсээс үйлдэлгүй гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөмрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэхсээс үйлдэлгүй гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүхөөрт ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна. Гэмт хэрэг үйлдснээс хойш эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жил өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 1 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш 5 жил өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш 12 жил өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 12 жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдснээс хойш 20 жил өнгөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол ясагдагчаар татаж болохгүй. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ясагдагчаар татах хүртэл тоолно. Гэмт хэрэг үйлдсэн этгээд заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолно. Эрүүгийн хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 5 жил байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Хуулиар халтшгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага албан тушаалтанд түтгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрх дуусгуур болсны дараа тоолж эхэлнэ. С ижигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан. Эсвэл хэрэгээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн ясагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусснаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно. Эрүүгийн хуулийн 12-ийн 1-р зүйлийн 3 дахь хэсэг, 12-ийн 3-р зүйлийн 2-ийн 1, 3-ийн 2 дахь заалт, 13-ийн 1-р зүйлийн 2-ийн 1 дахь заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг 18 наснд хүрсний дараа тоолж эхэлнэ. Хуульч шууха эрүүгийн хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслэлийг танилцууллаа. Хуульч шуухатай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.